За гахалтай сайхан орой мэндийг та бүхэндээ хүргье. За өнөөдөр Пүрэв гарагт аяллахаа клубийн талаар болон өөрийнхөө аялсан бодит туршлагаар та бүхэндээ хуваалцахаар Мартингийн захирал бие даасан түнш гишүүн Ариуна миний бие энэ мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. За өөрийгөө танилцуулахад би бол үндсэн мэргэжил маань цахилгааны инженер, хоёр дахь мэргэжил маань багш. За Монгол Улсын зөвлөх инженер, техникийн ухааны магистр, бизнесийн ухааны бакалавр. Одоо үндсэндээ эрчим хүчний системд 33 жил ажиллаад одоо гавьяаны хаамлалт эзэлж байгаа нэгэн байна. За хөтөлбөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй мэрэгсэн мэрэгжилтэн, сургагч багш. Олон улсын Вендес Академийн Супер Жамп сургалтын 2 дугаар зэргийн мэрэгсэн оюуны тасгалжуулагч, Эрдэнэ цагт цэлбэр дээд сургуулийн гэрээт багш. Яг энэ ташрамд багш нь Бурхан аймагт ажиллаж амьдардаг нэгэн байгаа. За энэ аяллаа клубтэй хувь заяагаа холбосон түүх гэхээр 2022 оны 8 сарын 23-нд өөрийнхөө эрүүл мэндийн багш, амгаах ухааны доктор Занд багшийнхаа урилгаар анх түнш гишүүнээр гишүүнчлээ үүсгэж исэн. За тиймээ тухайн үед л Занд багш маань за ариунэгчээ ингээд бяцлаглалын улсууд Европоор аялах гэж байгаамаа. Та Европоор аялах уу гэж намайг өргөтөнд би ерөөсөө юу ч бодоогүй. Яг зорилго маань Европ аялнаа л гэж бодоод гишүүнээр хэлчихсэн. Тэгээд нөгөө ямар зорилготой авна тэр нь бүтэн гихчийн үлгэрээр яг 2027 оны 23 оны 7 сард бол Европ твэрээ багасаа зургуулаа аялаад ирсэн. За ингээ 22, 23, 24 онд үндсэндээ ерөөсөө яг энэ нөгөө аяллахаа клубт ажиллаагүй хоримтлалаа төлөөл ингээ явж исэн бол 24 онд одоо олон улсын захирал цогтоотор захирлаагаан Орхон аймагт урьж авчирч сургалт хийснийхээ дараа гів гинт бас сэрсэн миний хувьд бол тэгээд 24 оны 4 сарын сүүлчээс яг 5 сарын 30 ингээ бүтэн сарын хугацаанд ажиллаад өнгөө гишүүнчил буюу маркетингийн захирал гэдэг цолонд хүрчээсэн. За 25 оны 6 сард Аз ТV аялал хийсэн, багасаа 15 удаа хийсэн. За сая энэ 26 оны 1 сард ойрох дорнод аяллыг багасаа 49 сүлээ хийсэн байгаа. Миний хувьд бол одоогоор 3 удаага аялцсан хүн байна. За миний аяллууд энэ байна. Эхний аялал маань Италийн Савана Бомтоос эхэлсэн 7 хоногийн аялал. Дараагийн аялал маань Японы Якогама Бомтоос эхэлсэн 9 хоногийн аялал. Тэрний дараагийн аялал маань Катарын Дохо хотоос эхэлсэн ийм 7 хоногийн аялал ингээд аялалд яваад ирсэн байна. За миний аяллаа хувьд бол яг эхний аялал маань энэ Италийн Савана Бомтоос эхлээд Францын Марсель ингээд Франц, Итали, Испани 3 улсын 6 хотоор ингээд 7 хоног аялаад ирсэн энэ Коста Эсмералда гэдэг ийм сайхан 19 давхар хөлөг онгоцоор аялсан. За тэгээд энэ хөлөг онгоцон дээрээ юу хийж болох вэ гэхээр одоо тэгэл өөрөө юу хүсэн та тэр болгоныг хийж чадна. Йог, бяцлал, фитнес. За тэгээд үндсэндээ яг хөлөг онгоцоор аялахад газрын аялалтай харьцуулахад бол хоол унд үнэхээр тансаг байдаг. Тэгээд хоол унд аялж үзээгүй улсууд бол далайн аялал гэж ярихаар цэлийсэн далаа хараад жонцгон биш үү гэд хэлдэг. Үнэн хэрэг дээрээ бид нар унтаад сэрнэ нэг улсын нэг хотод маш гоё мэдрэмж аваад ингээс ирдэг. Тэгээд өглөөний цагаа уучаад хөлөг онгоцноосоо буугаад ингээд тухайн бомтой үзэж танилцчаад буцаж ирээд хөлөг онгоцондоо суугаад дараагийн бомт руу хөдөлдөг байгаа. За тэгээд яг багшийн хувьд энэ анхны тансаг аяллаас өөр төрсэн сэтгэгдэл гэвэл цаг хугацаа хизээч бидний хүлээдэггүй юм байна гэдгийг ухаарч маш харуулсал төрсөн. Үнэндээ яг ингээд элэг бүтэн хань ижилтэйгээ байхдаа нэг ингээ аялчихгүй явдаа гэдэг харуулсал бол үнэхээр төржсэн надад. За дараагийн нэг юм нь болохоор ер нь гэр бүлийнхнээсээ ойр дотныхоо хүмүүсээс найз нөхдөсөө ингээд ганцаараа аялаад яг ойр дотны хүмүүсээс ингээ ганцаараа аялаад энэ сайхан мэдрэмжийг хиндэж үгээр илэрхийлж энийг яг өөрт мэдэрсэн мэдрэмжээ мэдрүүлж чадахгүй байна гэдгийг бол ойлгосон.
Тийм учраас би дараагийн аялалдаа охинтойгоо аялна гэдэг зорилго тавьсан байгаа. За тэгээд дараагийн маань аялал Японы Якохама Бомтоос ингээд Япон Тайваны 2 улсын 5 хотоор 9 хоногийн аялал. Үндсэндээ ингээд Япон Тайван хоёрын хоорондох урт замд далай дээрээ 2 хоногтой юм гоё урт амралттай аяллыг яваад ирсэн байгаа. За энэ аялалда багш нь нөгөө юу яана охиноо авч явнаа гэд явж ирсэн ярьж ирсэн бол зорилго тавьж ирсэн бол энэ удаад би хүргэнэ 2 сайхан охиноо 2 ихэр зээгэн ингээд зургуулангийн дагуулад 3 найзтайгаа ингээ Юсүлэн энэ Diamond Princess гэдэг хөлөг онгоцоор 16 давхар хөлөг онгоцоор аялаад ирсэн байт юм аа. За энэ л болохоор одоо миний өөрийн маань бас нэг оюуны спортын сонирхдаг төрөл баккамон гэдэг тоглоомыг бас хүргэнтэйгээ аялаа тоглоод сууж байгаа зураг байна. За тэгэл ялгаа байхгүй нөгөө л хөлөг онгоцон дээр юу хийж чадах вэ тэр болгоноо л ингээл фитнес, жакуз, бассейн, намын сан, за хоолунд энэ болгоныг бол ингээд энэ аяллахантаа аяллаараа үзэж хараад хийгээд ирсэн байгаа. За багш нь түрүү хэлсэн 2 охинтойгоо 2 ихэр зээтэйгээ хүргэнтэйгээ 3 сайхан найзтайгаа ингээд энэ удаагийн аялалд Юсүрэлд аялсан. Тэгээ бид бүхэн нэгэнд одоо Япон орчиж байгаа юм чинь Японд үзэх юм болгоныг үзнэ гээд 9 хоногоор газрын аялал 9 хоног далайн аялал хийчихэд 7 хоног газрын аялал хийсэн байгаа. Тэгээ ингээ Японоор үзэх болгон юмнуудыг үзээд энэ нөгөө Фужисан хайрхандаа очиод энэ ойрхон цонхороо хараад халуун аршаантай амралтын газар байрлаад энэ Фужисан хайрхан дээр 2 хоноход бид нар бүтэн ингээд хайрхнаа хараад ийм сайхан аялсан байгаа. За тэгээ хөхөртэй ууланд нь очиж энэ хар өндөг бас идсэн байгаа. Японууд нөгөө хар өндөг нэг хар өндөг гэхээр 7 нас нэмдэг гэдэг юм байлээ. Багш нь тухайн үед 2 хар өндөг идээ. За би 14 нас нэмээд ирлээ гэд бас ярих дуртай. За тэгээ ингээ Японоор энэ манай багийн нөгөө 15 удаа явсан багийнхан маань байна. Багш нь Юсүлээ явсан. Миний спонсор Занд багш маань бас 2 охинтойгоо хүргэнтэйгээ 2 сайхан ихчтэйгээ ингээд зургуулаад ингээ бид нар нийт 15 удаа аялаад ирсэн байдаг юм аа. За миний 3 дахь аялал маань болохоор нөгөө дэлхийн хамгийн баян Катар улсыг үзнэ гэд мөрөөдөөд яг жилийн өмнө пост оруулж ирсэн бол яг тэр мөрөөдлөө биелүүлээд Катар улсын Доха хотоос эхлэлтэй тэгээд Дубай, Абу Даби, Ширибаниас, Бахрейн гэдэг энэ 3 улсын 5 хотоор 7 хоногийн аяллыг хийсэн байдаг юм аа. За тэгээд бид бүхэн бас замдаа нөгөө Бээжингээр онгоцны буудал солих замдаа бас энэ цагаан хэрмэн дээр очиж үзэж бас монгол хүн бол төрснөөрөө монголчуудаас айгаад ийм хан босгож ирсэн штэ гэдэг юмар бас их гоё өгшиж ирсэн. За тэгээ хөлөг онгоцондоо суунгуудаа энэ аюулгүй сургалтанд нь хамрагдсан. За багш нь энэ удаад болохоор Селестал гэдэг хөлөг онгоцоор аялсан байгаа. За энэ Дохогийн хөгжлийн музей байна. За энэ бол шөнийн Дохо яг бид манай хөлөг онгоцны эхлэхийн өмнөх шөнийн Дохо харагдаж байна. Жия тэгээд ялгаа байхгүй бид нар бас эндээс явахдаа Дубай, Абу Даби ингээ 2 хотын 3 өдрийн аяллыг болохоор ээжин сургалттай 3 өдрийн аяллыг бас явахаас өмнө энэ Абу Дабид амьдардаг Хандаа гэдэг энэ сайхан хөтөч эмэгтэйтэй холбогдож агаад автобус унаа нөгөө юуныхан аяллахаа маршрутыг бүгдийн зохион байгуулад тэгээ ингээд аялсан байгаа. За энд нөгөө дэлхийн хамгийн өндөр Бурж Калифын 128 давхар дээрээс бид бүхэн одоо дэлхийн эд баялагийг өөртөө дуудах бяцлаглыг хийсэн байгаа. За багаараа ингээ бид нар
нөгөө ийм удаа шар галстугаар ижилсээд явсан байгаа. За энэ удаагийн аялалдууд багш нь өөрийнхөө бага охинтойгоо хоёулаа аялсан байгаа. За энэ Дубай хотдох зураг харагдаж байна. За нөгөө элсэн цөлийнхөө аяллыг хийсэн. За энэ нөгөө манай жипний жолооч маань байна. За бид нар тэр Ширибаны яс гээд Абу Дабигийн хувийн арал юм бэлээ. Хувийн эзэмшлийн арал юм бэлээ. Тэн дээр 1 хоног ингээд Монголд тэсгэм яг одоо хүүтэн 9 эхэлсэн байхад бид нар ингээ Ширибаны яст ингээд далайд ороод ингээ аялаад нэг өдрийг тэнд сайхан өнгөрөөж ялаа. За Абу Дабид болохоор энэ ерөнхийлөгчийн ордонд нь орсон. Ерөнхийлөгчийн орд нь бас ингээд зуучдад зориулсан хүлээн авах танхимтай байд юм бэлээ. Ерөнхийлөгчийн ордны номын сан. За энэ Шейх Заядын музей энэ одоо дэлхийд бас л хосгүй болор абжуур гэж байгаамаа. За ингээд энэ Шейх Заядын музейд орохдоо болохоор эмэгтэй хүн ерөөсө гарын бугуунаас өөр ил газар гаргаж болохгүй гэдэг байдлаар бид нар ингээд нэг усын усын дагна гихчээр гэд хувцсан байдгаараа баялцгаацсан ийм хувцастай халуун зунаар ийм явж байгаамаа. За багш нь одоо 4 дахь аяллаа дөнгөж захиалаад байж байна. Энэ ирж буй аялал гэдэг нь одоо 9 сарын 22-ноос Италийн Ром хотоос эхлэлтэй ингээд 3 улсын Итали, Франц, Испани 3 улсын 6 хотоор аялах аяллаа ингээд захиалчаад байж байна. За тэгвэл яагаад инкрузис гэдэг асуултыг та дэлхийн ертөнцөөр аялахыг мөрөөддөггүй. Аялалд ихээхэн зардал мөнгө шаардагдана гэж бодож байсан үү? Хайртай дотны хүмүүстэйгээ матагдашгүй дурсамжийг бүтээхийг хүсэж байна уу гэд хүн болгон өөрөөсөө нэг асуугаад үзээрэй гэж багшийн хувьд зөвлөх байна. За манай энэ инкруз бол үнэхээр дэлхийн хамгийн үнцэн бүхий аяллаа урамшууллын клуб. Манай өрөө болохоор баг үнээр илүү олон аялж, илүү ихийг үзэж мэдрээрээ гэсэн ураатай байдаг. За тэгвэл инкруз аяллаа клуб нь танд дэлхийн ертөнцөөр гэр бүлээрээ хямд үнээр аялах мөнгөө хэмнэх боломжийг олгоно. Тэрс байтугай хэрвээ та өөрөө хүсвэл аялаж байхдаа ч орлого олох боломжийг олгодог юм аа. За тэгвэл инкруз гэд юу байгаад байгаа юм бэ гэвэл энэ дотор үнэхээр хувь хүний хөгжлийн цогц сургалт байна. За бид бүхэн бол ямар нэгэн бараа бүтээгдэхүүн зараагүй зөвхөн энэ тансаг аялалд аль нэг ч гэсэн аль өрхийг энэ аяллаа хуримтлалтай болоод энэ гоё аяллаа үн цэнийг гайхамшгийг мэдрээсэ гэдэг ажил хийдэг. Үнэхээр бид нар хайр дээр суурилсан ийм компани дээр өөрөөсөө хайраар хийдэг бизнес байгаамаа. За энд маань бас элсүүлэх маркетинг маань байж байна. За технологи нь байж байна. Та өөрөө гишүүнчлэлийн үүсгэсэн тохиолдолд тань дээр ийм бүхэл бүтэн аккаунт үүсээд энэ дотроосоо та аяллаа, өөрийнхөө аяллыг захиалах, тэгшүү дайж хэлсүүлэх бүх боломжийг бүх цахим нэг осны цахим ажлын байр танд бий болдог гэсэн үг ээ. За бас энергийн үлстэй Мерсисип гэд энэ хүмүүнлэгийн одоо буйны одоо юуны хандвинд үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг бас ийм хөлөг онгоцтой байна. За манай инкруз аяллаа клубын маань эрхэм зорилго болохоор хосгүй үнцэн боломжоор дамжуулан бусдын амьдралыг баялаг болгоно гэсэн эрхэм зорилготой. Үнэхээр хувь заяаны компани гэж бид бүхэн хэлэх дуртай. 2015 онд шинийг санаачлагч 2 хүн өөрсдийн бизнесийн туршлага дээрээ үндэслээд энэ Америк нэгдсэн улсын иргэн Франкедина Майкл Хатчисон гэдэг 2 хүн энэ аяллаа клубыг үүсгэн байгуулсан түүхтэй. Одоо үндсэндээ ингээд 2026 онд 10 жилийн арга хэмжээгээд явагдаад байгаа нь болохоор яг 25 онд үүсгэн байгуулсан ч яг 16 оноос нөгөө аялагч нар нь явж ирсэн учраас одоо 10 жилийн ойгоо бид бүхэн сербид 10,000 хүний уулзалтаар хийхээр төлөвлөж байна. Багш нь ч гэсэн энэ арга хэмжээнд явхдаа явчаад арга хэмжээнд оролцоод дараа нь
Европоор аялах гад ингээ аяллаа захиалаад сууж байгаа. За энэ хоёр манай үүсгэн байгуулагчид болохоор бид хүмүүсийг өөрсдийгөө хамгийн сайнаар харуулахад нь урамшуулан зоригжуулдаг гэж хэлдэг. За тэгвэл яагаад инкрузис ийм найдвартай инкрузис гэж яриад байгаа юм бэ гэхээр энэ дэлхийн шууд борлуулалтын топ 100 компанид одоо манай Монгол ч гэсэн топ 100 аж ахуйн нэгжгээд шалгаруулдаг шүү дээ. Яг тэр шиг 2021 онд яг одоо нөгөө коронагийн үед 63-т орж исэн бол ингээд 58, 48, 46 гэж явсаар хагаад 2025 оны ажлын үр дүнгээрээ 39-т орсон байдаг юм аа. За магадгүй 26 онд бол өшөө урагшаа байр эзлэх бүрэн боломжтой байгаа. За тэгвэл яагаад далайн аял гэдэг юм? Үнэхээр дээд зэрэглэлийн аяллаа үнц нь энд байдаг. Газрын аялалтай харьцуулахад илүү үнцэнтэй та хөлөг онгоцон цуугаад яг өөрийгөө хаан хатан шиг мэдэрч чаддгаа. Яагаад? Хүн болгон нахилзаал, бүхэлзөөл, мэдлэл ингээд бүх юм бэлэндээ бид нар Монгол ер нь газрын аялал хийгээр яадаг лээ. За ялангуяа Монголд аялыгээ бодъё. Нэг газар очиод хоол ундаа хийх гээд ингээд бүх асуудал өгдөг шүү дээ. Энд бол үнэхээр хаан хатад шиг нөгөө үйлчилгээг авч явдаг учраас үнэхээр дээд зэрэглэлийн тансаг аялал амьдралын хамгийн сайхан мэдрэмжийг авч чаддаг гэж ам бардам ярьдаг манайхан. За бүгдийг багтаасан гэдэг нь болохоор тоглог өрөө, тансаг зоогийн газар, дэлхийн хэмжээний энтер даймонд үзүр үйлчилгээ, зугаа цэнгэл бүх юм багтсан байдаг шүү. Бид нар газрын аяллаар аялахдаа нэг үзүр үзнэ гэвэл мөнгө төлнө. Тийм нэг хоолны газар орвол мөнгөө төлнө. За энд бол бид нар аяллаар захиалсан бол та энэ хөлөг онгоцон дээр хөл тавилаа, буун буудлаа энэ доторх бүх үйлчилгээ танд багтсан байдаг. За тав тухтай байдал гэхээр нэг улсаас нөгөө улс руу аялахад ачаа тийш тээврийн талаар санаа зовхгүй аялдаг. Энэ хөлөг онгоцонд бид нар суулаа, ачаагаа орхилоо, өрөөний маань үүдэнд хүрээд ирнэ. Буухынхаа урд өглөө урд шин ачаагаа гаргаад тавилаа, буухтаа аваад явна. Ийм сайхан үйлчилгээтэй байдаг шүү. За олон төрөл гэдэг нь нэг удаагийн аяллаар мөрөөдлийнхөө хит хитэн газруудаар аялах бүрэн боломжтой байдаг шүү гэж хэлэх байна. За багш нь энд сая Монголын цураа гэдэг арга хэмжээ, одон улсын арга хэмжээ Улаанбаатар хотод маань өнгөрсөн хагас бүтэн санд буюу 2021-нд болсон. Тэгээ эндээс бид нар энэ том арга хэмжээг Монголын инкрузчуд зохион байгуулж өндөр юутай хариуцлагатай зохион байгуулж чадлаа. Дээр нь оролцсон хүмүүс маань эндээс маш их мэдрэмжийг, маш их эрч хүчийг, урам зоригийг үнэхээр ажиллах ёстой байна гэдэг итгэл найдварыг олж авлаа гэж бас та бүхэндээ хэлэхэр байна. За энэ манай багаас энэ Монголын цуурай арга хэмжээнд оролцсон хамт олон маань харагдаж байна. За энэ дээр багш нэг цөөхөн юу гэсэн чинь орж ирэх багч вэ? За энд орчихсан яах. Цөөхөн тав баримтыг та бүхэндээ бас сонирхолтой гэж бодсон юм аа. За энэ одоо энэ нэлтгэл тавьж байгаа эмэгтэй бол Азийг хариуцсан Эри гэдэг бүсгүй байгаа юм. Үзэсгэлэнтэй бүсгүй байгаа. За энэ бүсгүйн илтгэл дээрээс багш нэг 2-3 тав баримтыг харуулах гэдэг байна. За энэ болохоор яг манай одоо энэ аяллаа клубт үргэлжлэлтэй ажиллаж байгаа захирлуудын одоо маркетинг захирал, ахлах маркетинг, бүсийн захирал, үндэсний захирал, олон улсын захирал, гүйцэтгэх захирал, WORD гэсэн ийм цолууд байж байгаа юм. Гэтэл Казахстан ийм үр дүнтэй нийт 886 захиралтай байна гинэ. Манай Монголын хувьд болохоор бас ч 116 захиралтай. За энд нэг WORD захирлаа бид нар сая яг олон улсын арга хэмжээний өмнө үлгийдэн авсан даваа сүрэн захирал маань ингээд WORD болоод инкрузийн гүйцэтгэх нөгөө удирдах зөвлөлд орох эрхтэй болсон байгаа. Бас өөрийнхөө нөгөө юу лээ? Офстэй нээх эрхтэй болсон байгаа шүү. Тэгээд ийм амжилттай явж байна гэдгийг бас та бүхэндээ хэлэх гэсэн юм аа. За энэ бүсгүй маань
хэлэхдээ аялал бол яагаад энэ аялал чухал юм бэ гэдэг талаар аялал алсын харагт хэлдэг. Та аялах тусмаа туршлага авч өөртөө итгэлтэй болдог. Ингээд аялах тоолондоо олонтой харьцаа холбоо үүсгэсээр хагаад илүү их боломжийг нээдэг. Боломж болгон танд өөрчлөлт авчирдаг. Дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүстэй танилцах тусам дэлхийн хүмүүстэй улам орт идэгөө гэж энэ ихтгэлдээ хэлсэн байгаамаа. Энэ гоё үгийг бас хүмүүстэй урам өгөх зорилгоор багш нь хэлж байгаа юм шүү. За тэгээд Эри маань яг өөрөө найдварл бүхнийг өөрчилдөг юм байна. Тэгээд энэ өөрийнхөө аваг ахыг найдваргүй гэсэн хүн маань одоо ингээд далаагаар аялаад одоогоор амьдарч байгаа гэдэг түүхээ бол бид бүхэнд бас ярьсан байгаа. Тэгээд найдвар бол ер нь юу боломжтой байдаг вэ? Олон хүн Монголд бол боломжгүй, маш хол, маш жижиг, маш хэцүү, далаад гарцгүй гэдгээ. Гэтэл түүх хизээж хэцүү гэж боддог хүнээр бичигдэж байгаагүй шүү. Тийм учраас та урагшлах ёстой гэдэг юмыг бас хэлсэн байгаа. За мөрөөдөлт хязгаар байдгүй маа гэд. Энэ крузер одоо яг энэ 26 оны 5 сарын 23-ны байдлаар Монголоос 8707 хүн энэ крузер аялсан байна. Гэтэл Казахстанаас 162,415 хүн аялсан байна гэдэг энэ тоо баримтыг бас бид бүхэнд сонирхуулсан юм аа. За тэгээ үндсэндээ дэлхийн аяллаа үнцэн бүхий урамшууллын клуб гэж хэлдэг байгаа шүү дээ. Тэгэхээр аяллаа клубын гишүүнчил маань ийм 3 төрөл байдаг. Премиум, классик, стартер гэдэг. За хувилбар нь болохоор аялагч гишүүн, түнш гишүүн, түнш гэдэг. За багш нь түрүү ярьж байхдаа хэрвээ та өөрөө хүсвэл аялж байхдаа ч орлого олох боломжтой гэдэг нь энэ дээр харагдаж байгаа маа. За аялагч гишүүн бол та хуримтлалаа үүсгээл аялна. Түнш гишүүн буюу түнш бол та энэ компани бас давуу боломжуудыг эзлээд ашиглаад саяны нөгөө одонтой харуулсан тэр цолуудад хүртэл хүрээд ингээ өөрийнхөө орлогыг бас нэмэх ёстой боломжтой гэдгийг хэлэх гээд байгаамаа. За премиум гишүүн бол нэг удаагийн $250 идэвхжүүлэлтийн хураамж, $250 гишүүнчлийн хураамж. Ингээд анх удаадаа бол та $500 гишүүнчил үүсгээд идэвхжүүлээд 800 шагналын оноо авдаг. Яагаад 800 авж байгаа? Таныг аяллаа клубын гишүүн болсон тул та хариуцлагатай цаг хугацаанд хуримтлалаа үүсгээд явж байгаа тохиолдолд таны гишүүнчлийн төлбөрийг сар болгон 2 дахин өсгөөд өгдөгөө. Ингээд 500 маань 2 дахин өсгөхөөр бишээ 250 маань 2 дахин өсгөхөөр 500. Тэгээд 250-аагаар нэмэхээр 750. Тэгээд компани нөгөө шинэ гишүүдэд 50 шагналын оноо өгж байгаа учраас ингээд 800 ихний удаа та 500 хийгээд 800 авчиж байгаа юм аа. За дараа нь бол сар болгон $250 хийгээд 500 шагналын оноо авнаа. За шагналын оноо гэдэг нь яг манай энэ аккаунтад нэг шагналын оноо $1-тай тэнцүү байдаг шүү. Яг бичиг баримтан дээрээ шагналын оноо гэж явдаг. За инсайдер үн бол буюу 17% хөнгөлөлтөй үнээр хязгааргүй аялал захиалах эрхтэй гэнэ. За багшийн хувьд бол премиум гишүүн байгаа. За классик гишүүн бол эхний удаадаа идэвхжүүлэлтийн төлбөр гишүүн жилийнхээ төлбөртэй $200 идэвхжүүлээд яг түрүүний тайлбарласантай адилхан та 350 шагналын оноо авнаа. За сар бүр хугацаанд хийсэн төлбөр бүртээ 200 шагналын оноо авна. За хөнгөлөлтөй үнээр 5 удаагийн аялал цаг 5 жилд 5 удаа аялал захиалах хэрэгтэй. За манай багийн түнш классик гишүүд маань харагдаж байна гэж. За энэ стартер гишүүн болохоор бүртгүүлэхдээ $50 гишүүнчлийн төлбөр төлнө. За идэвхжүүлээд $100 болно нөгөө компаниас өгж байгаа 50-тэй те. За инсайдер үнээр үлдээлд 2 удаа аялал захиална. За энд сар бүр төлбөр төлөх бүртээ 500 шагналын оноо, 50 шагналын оноо авнаа гэж байгаа. Тэгэхээр энд бол үржидгүй байгаа. За яг ингээд 4 сар дараалан
50-га төлөөд ингээд 250 болж байгаа байхгүй юу? Хүнд чинь бас шууд нэг 200, 500 гаргахгүй бас нэг за би ямар ч байсан ID ихлий гэвэл бас энэ хувилбарыг ихлүүлэх хувилбарыг сонгоход бас боломжтой гэсэн үг. За ингээд 4 сар төлчингүүтээ нөгөө компани өгсөн 50-таа ингээ 250 шагналын оноотой болцсон байсан хүн маань классик хувилбар руу шилжвэл $100 идэвхжээд танд 300 шагналын оноо орж ирнэ. Шууд $100 идэвхжүүлэхэд 300 шагналын оноо орж ирээд яг та одоо 4 дахь сар дээрээ 550 шагналын оноотой болдго юм байна. Энэ тэгэхээр нөгөө хэмнэлттэй сонголт гэд хэлээд байгаа нь. За тэрнээс хойш бол нэгэнт классик хувилбар руу шилжчихсэн бол $100 төлөөд сар болгон 200 болгоод аваад явна гэсэн үг. За энд ер нь багшийн саяны хэлсэн хувилбарууд ингээд өснөгтөр байж байна. За энэ үнэгүй гişүүд гэдэг нь ямар учиртай юм бэ гэхээр та нөгөө манай аялын клуб маань гişүүнчил бүхий аялын клуб учраас хэн нэгэн танд энэ клубын талаар танилцуулсан ихтгэлтэй хүнийхээ элсүүлэх холбоос линкээр нэвтэрч ороод өөрөө бүртгүүлээд энэ дотор ороод судалж болно. Тэр жишээл компаниас өгж байгаа 50 шагналын оноог бас авчиж болно гэсэн юм байна. За энд шагналын онооны өсөлтийн ялгааг харуулсан байна. Премиум гишүүн эхлээд нөгөө 500-аар гишүүнжил үүсгээд 800 болсон. 2 дахь сарда 250-ыг хийнгүүт нэмэгдээд 1300, дахиад 250-ыг хийнгүүт 1800. Ингээ премиум гишүүн бол 3 сар болгоход 1800 шагналын оноотой. Гэтэл бодитоо хэдүүлээ өөрөөсөө хэдийг төлсөн бэ? Энд 500-г төлсөн. Энд 250-ыг төлсөн. Энд 250-ыг төлсөн. Ингээд өөрөө $1000 төлсөн боловч 1800 шагналын оноотой болсон байна гэсэн үг. За классикийн хувьд эхлээд 200-аараа 350 болсон. 100-г төлсөн 550, 100-г төлсөн 750. Ингээд 3 сарын дараа 750 шагналын оноотой болсон. Гэтэл өөрөө 200-г төлсөн, 100-г төлсөн, 100-г төлсөн гэдэг чинь яах вэ? 400 төлсөн байна те. За сталтрийн хувьд бол энэ 50-ыг төлсөн, энэ 50-ыг төлсөн, энэ 50-ыг төлсөн ингээ 200. Энэ цан 3 сар бол. 4 дахь сар дээр 500 болоод хэрвээ 4 дахь сар дээр гишүүнчлээ ахиул бол 550 болно гэдээ багшин сая хэлсэн те. За тэгвэл энэ итгэхгүй бүртгүүлсэн байгаа хүн маань өөр тохирох аль нэгэн хувилбараа сонгоод ингээ гишүүнчлээ үүсгэж болох нэ. Тэгвэл премиум гишүүн ямар хүн байх вэ гэхээр за санхүүгийн чадамжтай сар болгон $250 төлөөд байна. Илүү тансаг зэрэглэлийн аяллаар илүү тансаг аялах боломжтой хүсэлтэй за оноогоо хурдан өсгөөд хурдан аялах хүсэлтэй хүмүүст бас энэ премиум хувилбарыг санал болгож болох юм аа. За классикийн хувьд бол яг хуу санхүүгийн чадамж боломж ямар ч ясан $100 төлөөд байна. За яг вэ би хэдэн сарын дараанаас аялна. Энэ сайхан хамт олонтой болёо гэсэн хүсэлтэй хүмүүст бол классик хувилбарыг сонгож болох нэ. Санал болгож болох нэ. За стартерыг болохоор санхүүгийн чадамж муутай аялах арай болоогүй. Тэгтээ ямар ч байсан би аялнаа гоё хамт олонтой болно гэсэн хүмүүст энэ $50 гишүүнчлэлийг санал болгож болох нэ. За түрүүн багш нь яагаад энэ круиз үнэхээр найдвартай вэ гэдгийг ямар ч байсан топ 100-д ингээд урагшлаад яваа гэдгийг бас хэлцэнтэй. Дээр нь таны гишүүнчлэлийн төлбөр хамгаалагдсан байдаг. Энэ круизийн бүх төлбөр санхүүгийн гүйлгээний RayPaid гэдэг системээр дамждаг тул таны төлбөр бүрэн хамгаалагдсан. Хэрвээ энэ круизээс ямар нэгэн санхүүгийн хүндрэл гарсан тохиолдолд таны ашиглаагүй таны өөрөөс төлсөн мөнгийг энэ аудитын байгууллага бүрэн буцаан өгнө гэсэн гэрээтэй байдаг. За ингээд энэ бүртгэлийн дугаар юмнууд нь харагдаж байна гэсэн үг. За гишүүдийн тэгвэл хэмнэлт гаргах нь яагаад зүгээр нэг гишүүн биш хүн аялах гишүүд ямар хэмнэлт гаргадаг юм бэ гэдэг юмыг. За инсайдер үнээр гэхээр болохоор далайн аялал зочид буудал амралтын газруудад 17% шууд 17% хэмнэлт гаргадаг. Та $1000 далайн аялал захирлаа гэхэд 170-ын хөнгөлөлт идлээд 830-ын төлөөд
энэ аяллыг захиалж болно гэсэн. За шагналын оноогоор болохоор далайн аяллын жижиглэнгийн үнийг 50% хүртэл бууруулах боломж байна. За мөн шагналын оноогоо 100% ашиглан 9 сарын дараах аяллыг захиалах бас боломжтой байдаг шүү. За энэ аяллын клубуд маань 14 круиз лайны 144 хөлөг онгоц 4 оттоогоос дээш хөлөг онгоцууд байдаг. За 21,000 гаруй газрын аяллууд байдаг. За мөн бид нар одоо энэ яг энийг саяны энэ слайдыг хүртэл энэ круиз гэдээ яриад байсан бол одоо энэ манай платформ чинь инстес буюу дэлхийн 430,000 гаруй зочид бодол амралтын газрууд бас нэгдсэн байдаг. За манай томоохон зочид бодлууд Шингэрэлээ энэ өөр юу гэдгийг те Улаанбаатарын бас зочид бодлууд хүртэл бас байдаг шүү. За зочид бодолд бол 17% хэмнэлтэл гаргах боломжтой байгаа. За мөн энэ төрс буюу дэлхийн 300,000 гаруй газрын мэргэжлийн хөтчтэй газрын аялал бас энд байдаг. Тэгэхээр нэг дороос бид нар далайн аяллаа, газрын аяллаа, зочид буудлаа бас захиалж болно гэсэн үг. За энэ багш нь инсайдер үн хэрэглээд далайн аялал захиалахад яах вэ? За далайн аяллын үн $3,000 байя. Тэгвэл эндээсээ 510 буюу 17% хэмнэлт гаргаад энэ $3,000 аяллыг гишүү маань $2,490 захиалах боломжтой байх нэ. За тэгвэл шагналын оноогоо 50% яаж ашиглах вэ гэхээр нөгөө $3,000 аяллыг чинь танд байгаа шагналын оноо чинь 1,500 хүрч байвал 1,500-аа ашиглаад дээр нь 1,500-ыг биднээр төлөөд 90 хоног хүртэлх далайн аяллыг бишээ юу лээ 90 хоногоос 9 сар хүртэлх далайн аяллыг захиална гэсэн үг. 90 хоногийн дотор орчхороо болохоор инсайдер үнээр захиалах уу үгүй бол бас арай өөр нөгөө 1 сарын хураамж төлдөг дэр бас хувьлуул сүүл орж ирсэн байгаа. За нөгөө багш нэг 100% ашиглан хөрвүүлэн ашиглана гэдэг хэлсэн юмыг энэ дээр тайлбарлах гэж үзье. За 5,400 шагналын оноотой буюу 2 жил гарan хуримтлалаа хийцэн хүн маань $4,600 4 хүний ийм аяллыг захиалъя гэж бодоход 1,800-ийн одоо нөгөө нэгийг харьцах нэг буюу энэ 3,600-ийнхаа 50%-ийг 1,800 шагналын оноогоор төлөөд үлдсэн 50%-ийг хөрвүүлгээр буюу 5,400-аас 1,800 гасгаар 3,600 үлднэ дээ. Тэрийг 2 тугаас нь гад 1,800-аар нь эндээс төлөөд та өөрөөсөө мөнгө төлөхгүйгээр 9 сарын дараах аяллыг захиалах ийм гоё боломж сая 3 сарын 18-наас аяллын клубуд маань бас орж ирсэн байгаа. Тэгэхээр хэдийгээр энэ 5,400 шагналын оноотой байгаач та өөрөө 2,700-г л үнэхээр цаг хугацаанд өсгөөд явж чадсан бол $2,700 хуримтлуулсан байгаа байхгүй юу? Гэтэл $3,600 шагналын оноог долларын аяллыг та өөрөөсөө мөнгө төлөхгүйгээр захиалчих болох нэ. Тэгэхээр энэ бас урт хугацаанд ингээд хуримтлалаа үүсгээд яатсан аяллын шагналын оноор хуримтлагдсан улсууд бол маш гоё боломж байгаа шүү. За бид нар түрүү хэлсэн бас аяллаас илүүгээр амьдралыг өөрчлөх нь гэд бидний бусдад хүрэгдэг хосгүй үнц нь бол өгөөмдөр ханд өгөх юм аа. 2 сая гаруй доллар хандуулсан байна. Mercy Ship гэдэг инэрлийн байгууллагатай Украин улсад тусламж үзүүлдэг. Бид хамтдаа дэлхийн ертөнцийг илүү сайн сайхан болгон өөрчилсөөр байна гэж. За тэгвэл өдний хүртэл бид нар аялагчийн талаар яриад яваад ирсэн бол энэ курстэй хамтран ажиллах түншийн боломж ямар байдаг вэ гэдгийг маш цөөхүүгээр багш нь хэлье. За түншийн боломж гэдэг нь та аль нэгэн хувилбараар гишүүнчлэлээ үүсгэсэн хүн бол түнш гишүүн болохын тулд өөрөө түншийн анхны төлбөр болох $95 төлнө. Тэгээд энэ $95 маань 6 сар тутамд төлөгддөг байгаа. Ер нь бол яг ингээ хэлэхэд энэ круиз компани франчайз эрхийг
95 хоног $95-оор 6 сарын хугацаатай худалдаж авч байгаа л гэсэн үг. Үнэн хэрэг дээрээ 95-ыг 6 туваахаар 16 за тий 15 хэдэн доллараар л ийм бизнес хийх хэрэг олоод авчиж байгаа гэсэн үг шүү. За тэгээд сонгосон гишүүний хувьлын өргөжийг ашиглан орлого олох бүх боломжуудыг ашиглан гайхалтай урамшууллууд авна. Дэлхийн хэмжээнд өсгүүднээс шагналын эзэн болох хэрэгсэл дэмжлэгийн системийг ашиглана гэж. За зөвхөн түнш болж байгаа тохиолдолд бол ерөөсөө би эхний удаад эндээс мөнгө олё. Би $95 түншийн төлбөрөөр төлөөд багаа усгэж ягаад цаашаа явъя гэсэн боломжийг бас эдэлсэн хүн түнш болно гэж гэдэг. За тэгвэл энэ круиз нь яагаад ингэж өгөөмөр урамшууллын клуб хичээлээд байгаа юм бэ гэхээр манай эдлийн клуб маань сурчлагын ажилд зарцуулдаг ихээхэн хэмжээний мөнгийг л бид бүхэнд одоо энэ круизийн аман сурчлагаа хийж байгаа одоо багш нь гэхэд өнөөдөр ингээл сургалт хийж байна гэдэг чи эдлийн клубээ сурчилж байгаа л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр одоо амжилттай ажиллаж байгаа хүмүүстээ энэ сурчлагын зарцуулах мөнгөө эргүүлэн өгдөг юм шүү гэсэн үг. За тэгээд таны багийн гишүүдийн тоо нэмэгдэх тусам та илүү их орлого олох болно. Энэ круизийн шинэлэг аргачлалаар та хөнгөлөлттэй мөн хагас үнээр тэрч байтугай үнэгүй аялах боломжийг танд олгодог гэж. За тэгвэл энэ круизийн тухай хүмүүс юу гэж хэлсэн байна вэ? Надад ямар ч эргэлзээ алга энэ круизс миний амьдралыг өөрчилж байна гэж Карина гэдэг хүн хэлсэн байна. Энэ круизс клуб нь надад хөгжих орлого олох боломжийг олгодог юм гэж Людмила гэдэг хүн хэлсэн байна. Аялал бол бидний амьдралд тохиолдох хамгийн сайхан зүйл. Энэ боломжийг энэ круизс бидэнд өгдөг юм гэж Мартиз гэдэг хүн хэлсэн байна. За энэ 2026 оны эхний хагаст эхний улиралд энэ круизс маань ийм гайхамшигтай түүхэн амжилт тогтоосон. 50,000 аялагчийн захиалга авсан, 20,000 аяллаа захиалга, 20,000-аас дээш аяллаа захиалга авсан, 98 улсаас захиалга хийгдсэн, 560 өөр чиглэлд 12 хөлөг онгоцны компани аяллаа захиалга авсан байна. Тэгээд дэлхийгээр аялах мөрөөдлөө бидэнтэй хамт биелүүлээрэй. Тэгээд өөр тохирох хамгийн тохиромжтой боломжтой хувилбарыг сонгоорой. Хэрвээ та энэ круизийн гэр бүл нэгдээгүй байвал яг өнөөдөр нэгдэж мөрөөдлийн аяллаа бодит болгоорой гэж уриалгах байна. Данг анхаарал тавьж өнөөдрийн маань сургалтанд орж ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Асуулт байвал багш нь хариулахад бэлэн байна. За асуулт байна уу манайхаа?